Guys. За би маш сул ярих байгаа шүү. Тэмээ. Энэ таврыг өнөөдөр тоглоно. Flow First гэлөө. Тийм тоглоомыг өнөөдөр би тоглоно. Тэгээ өнөөдөр TikTok ухаж яагаад энэ тоглоомыг нэг охин хийсэн гэдэг нэг тоглоод үзэрэй гэсэн байсан. Тэгээд тоглож үзмээр санагдаад за яах. Тэгээ охин тоглож ийсэн болохоор тоглоод үзчихээд шууд орол хайвал үзлээ. Тэгээд энэ тоглоом ганц зэр за зөв юм байна гэд. Тэгээд ороод үзсэн. Тэр охин өөрөө нэг юм яг юм автортай. За энэ угаас яг чиг юм эдмин тэг зохиосон юм байна гэд. Тэг би ингээд орсон чинь нэг юм муу гэсэн байсан. Би энэ охиныг өөрөө хийгээгүй гэдэг баг итгээд заяа. Бацсан баг биш. Ингээд энэ охиныг угаасаа яг хийгээгүй гэх одоо энэ хэрэг угаасаа яг эндээс л хэлж яаныг. Яг энэ охин ингээд хэрвээ яг өөрөө хийсэн бол тэр яа мөр гэж хэлсэн. Тэгээд тэр охин яг энийг өөрөө зохиогүй зөв мөр гэхээр нь тэгээс дараа л өөрөө зохиосон болох чигээд тэгсэн гэж баадгүй гэж би бас бодож байна. Тэгээд энэ автаар бол яг тэр охины батлаа яаж байгааг батлаа гэж бодоход хүргэсэн. Би энэ таврыг бол тэр тоглож харж байгаагүй тэр охин яг нэр өөрөө зохиосон уу эсвэл хүний зохиосон юмыг худлаа копиж өөрөө зохиосон болгосон уу гэж одоо энэ хэрвээ тэр охин зохиосон бол гоё л шүү дээ. Бас өмнөөлж хэрэгтэй л байна. Тэр охин өөрөө зохиос хэсгийг байлсан мэдгүй гэдэг энэ мөр гэдэгтэйгээ юм бол тэр охин өөрөө зохиогоогүй гэхэд баг энэ тоглоом бараг энэ зохиогоогүй бараг хэлж өгөөд тэр охин зохиосон бол нөө юм хэрэгжлээ гэсэн. Лөөч байвал Тэггүй нэг өчрөө алдахгүй. Нэг тийм амар айлгадаг нэг тийм хүнийг гинтгинтэй айлгашдаг нэг тийм аватар гэдэг шүү дээ. За Snow White нэг хөшлүүлээд тоглоё. За энэ таамар дээр бас надад хэдийн хэлэх зүйлүүд байна. За түрүүнд одоо манай нээзийн төрсөн өдөр болгож байгаа. Тэгэл тэг 3 өдрийн дараа яг нээзийн төрсөн өдөр болно. Гэтэ би яг энэ бичлэгийг хийж байгаахан өдрийнхөө маргааш тэвэн нээзийн төрсөн өдрөөс тодорхойгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Сэтгэлээд яг хөө чамд үзлээ гэж бодлоо. Нэрийг нь ч бас тэгээд нээзүүдээрээ нээзийгээ баярлуулъя хэлсэн л дээ KFC яг гэд.
Найз өдрөө турсамжтай юм бүтээгээд төрсдөг дуртай юм гэдэг. Энэ бол гоё тийм турсамжтай байя. Нар KFC уулзж байгаа KFC төрсөн тэрнээс тийм би нуулийн бичлэг дээр хэлэн энэ бичлэгийг тавьж найзынхаа төрсөн өдрөөр нь бэлдсэн зүйл мэл гэж ярина л. Бичлэг яг үүний дараа 2-3 хоногийн дараа бичлэг орох байгаа. Тэр бичлэгийг би бичлэгэн дээрээс сэлний найзд өдрийн бэлдэж байгаа. Өдрөөр нэгэн техник тийм хэмээг бол тооч буй тодорхой тэрэн дээрээ бичлэгэн дээр бол хэлэн тэр бичлэг манайх үгүй дөө дараа нь орохоор одоохон бол оруулаагүй л. Тэгээ миний төрсөн өдөр бас болноо. Тодорхой 7-8 хоногийн дараа болно. Тэгээ миний төрсөн өдөр болохоор би яг хөрөхөд дураар хийе гэж бодоод Mars Play гэдэг нэг тийм тоглоомын төв дээр очиж тоглоё гэж бодож байгаа. Тэгээд тэр өдөр яг бичлэг хийх нь үгүй сайн хэлж бодохгүй байна. Тоглоомнаа хараад гэж ясмаагүй шийдэж байна. За бай. Миний тэр бичлэг үзээрэй. 2-5 тоглолцлоо. Йоо. Дараагийн миний одоо яг тэр хийх бичлэг төрсөн өдрийн бэлтгэлж тэгээд найзын төрсөн өдөр гэсэн арчиг дээр нь бичлэг байх бах. 2-3 хоногийн дараа авч үзээрэй.